нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа тамхины хор хөнөөлийн талаарх цовруул ээлжид ярилцлага эхэлж байна. Энэ удаагийн сэдэв тамхины хэрэглээ ба эдийн засаг. Манай ярилцлагын цагт Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш, отгон төгс багш өргөдөн ирлээ. За цагаа гаргаж ирсэнд баярлалаа. За тэгээд тамхины хэрэглээ ер нь Монгол Улсын эдийн засагт ямар дарамтыг учруулж байна? Ер нь тамхины хэрэглээ багасгахын тулд бид нар ямар зүйлийг хийх ёстой гэж та үзэж байна вэ? Тийм, нэгдүгээрт бол нөгөө тамхины хэрэглээ нийт макро эдийн засагт мөн микро эдийн засагт нөгөө өрх гэрийн түвшинд, иргэдийн түвшинд энэ төр хэрхэн яаж нөлөөлж байгаа гэдгийг хэлж тайлбарлахын өмнө бол нийгмийн эрүүл мэндийн төвийн судлаачдын хийсэн судалгаа хамгийн чухал юм болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Яг л судалгааг бол ерөөсөө юу ч хэлэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ судалгааны ачаар бид нар юу мэдэж авч байна вэ гэхээр ер нь бол тамхины хэрэглээ бол жил өрх тусам өсөж байгаа юм байна. Ер нь буурахгүй байгаа юм байна. Зарим газар чинь буурдаг штэ тамхины хэрэглээ, зарим улсууд эдийн засгийн хөгжил нэмэгдэхин ирээр тамхины хэрэглээ буурдаг. Манай эдийн засгийн өсөлт сайн явагдахгүй байна. Сүүлийн жилүүдэд ингээд зогсонгүй байдалд байж байгаа. Тэгээ COVID-19-ийн улмаас тэгээ одоо энэ ковидын дараах дайнтай ийм өнтер үед бол хөрш айлын манай эдийн засаг өсөхгүй агшаад байна. Тэгээ эдийн засаг ингээд агшаад хямралд ороод байхаар хүмүүс бол арх тамхины хэрэглээг нэмэгдүүлдэг. Тийм зөв тогтол байд юм байна л да. Тийм учраас бол яг үгээр нийт одоо тамхитай холбоотой эдийн засагт гарч байгаа нийт зардал бол маш олон төрлөөр гарна. Эрүүл мэндээр гарна, байгаль орчноор гарна, хөдөлмөрийн бүтээн жалдагдсанаар гарна, хүний нас баралтын одоо төвшин, хүнээс одоо хөдөлмөрийн зах зээлийн агшилт энэ төргээд маш олон юмнаас одоо ингээд илэрдэг. Тэгээд ингээд эднийг ингээд хоймлоод ингээд хэмжих нь бол одоогийн байдлаар 2019 оны судалгаа гэсэн. Тэр 857 тэрбум төгрөгийн одоо зардал нэг жилд гарсан байна гэж байгаа. 857 тэрбум төгрөгийн хүмүүсийн тамхи татснаас болоод. За тэгээ эдийн засагч нар бол энийг бол дотоодын альва нэгэн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ ингээ харьцуулж үзэхэд айгүй үзэж баргацааг нь авдаг. Тэгээд ингээ үзэхэд бол ер нь бол тооцоолсноор бол 2019 оны нийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээс бол 2.3% гэж гарч байгаа тийм. Нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.3%-ийг бид нар тамхи татаад ингээд тэгээд тамхитай холбоотой бүх эрүүл мэнд, үйлчлэгээ бүх юмны зардал төлдөг байна гэсэн. Тэгэхээр айгүй их одоо хор хохирол учирч байгаа. Одоо эдийн засагчид бол жишээлбэл ямар зарим улсуудад бол нөгөө хамгийн том зардал нь батлан хамгаалахын зардал байдаг шүү дээ. Эдийн засгуудад. Тэгээд дараа нь болохоор яг үгээр дандаа нөгөө нийгмийн даатгал, эрүүл мэнд, боловсрал, дэд бүтэц центргээ явдаг. Тэгээд хамгийн анхаарлаа тавьдаг батлан хамгаалахын салбар гэхэд 2019 онд 270 орчим тэрбум төгрөг манах төсвөөс зарцуулсан байхад тамхинаас бол зарцуулж байгаа одоо хор хохирол бол 875 байна. Тэгэхээр энэ бол маш их хор хохирол байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 875 тэрбум төгрөгөөр бид нэр өөр маш олон юм хийж болох хэрэгтэй байсан гэсэн үг. Жишээлбэл эмнэлгийн гол 21 аймаг дахь нөгөө аймгийн төвүүд дэх гол эмнэлгүүдийн хүмүүсийг эмч нарыг давтан сургах, нялхсан нөгөө нялх хүүхдүүдийн эндэгдлийг бууруулахад мөнгө авчрах уушигны, ходоодны, илэгний гэдэг манай эхний 3-т орж байгаа хор тавдрын өвчнийг эрт илрүүлж хүн амаа аврах энэ төргээд айгүй их тийм юм хийж болох байхгүй. Тэгээ энэ бол тэгж яана гэдэг бол айгүй том. Жишээл одоо 875 тэрбум төгрөгнөөс 143 тэрбумын эрүүл мэнд нэг эмчилгээнд нь зарцуулсан гэж байгаа тийм. Тэгэхээр чи батлан хамгаалах зардлын бараг 50% нь явчих чинь гэсэн үг шүү дээ тэр эмчилгээнд. Тэгэхээр энэ бол ер нь маш одоо хортой манай эдийн засгийн хувьд бол айгүй хор хөнөөлтөй одоо арай их олсон 100 төгрөгнийхаа одоо 2.3 төгрөгийг 3 орчим төгрөгийг ингээл хэрэггүй ингээд зүгээр л ингээд цацаад байна гэсэнтэй адилхан байхгүй. Хамгийн гол нь одоо жил бүр 4300 хүн тамхины хэрэглээний улмаас амнаас алдаад энэний одоо 72% нь 70 нас хүрэхээс өмнө тохиолдож байгаа. Тэгээ энэ нийт нас баралтын одоо 17%-ийг эзэлж байна гэх тийм ээ. Хэрвээ энэ хүмүүс тамхи татаагүй байсан бол өнөөдөр энэ зардал гарах уу, тийм ээ, амьд байх байсан ингээд эргээд одоо ухраах юм бол энэ бол өчнөө тийм ээ.
үр өгөөжтэй зүйл байх байсан юм а гэдгийг бол харж байна л да. Тэгэхээр Монгол улсад бас тамхины үн ер нь ямар байна? Одоо бусад хөгжсөн орнуудаас тийм ээ бусад улс орнуудтай харьцуулж үзүү. Нэг онцгой албан татварын талаар та бас байр суурь илэрхийлнэ үү? Ер нь бол тамхи, арх, түлш, шатхуун зэрэг одоо гол бараан дээр Монгол улс бол онцгой албан татвар тавьдаг. Авдаг. Тэгээд тамхины хэрэглэн дээр бол манай авж байгаа татвар бол их бага юм шиг байна. Ер нь. Нөгөө 20 ширхэгтэй нөгөө нэг хайрцаг гэдгээс биш тий нэг хайрцаг тамхи энтер гэдгээр маш олон төрлөөр нь татвар тавина л да. Тэгээд жишээлбэл тамхи дотроо их олон янз байна. Дотроо өөрөө олон янз байна. Татдаг тамхи, дүнсэн тамхи одоо сүүлийн үед гарч ирж байгаа одоо цахилгаан тий ингээ халаадаг гэж ярьдаг болсон юм билээ шүү дээ. Халаадаг тамхи энтер гэдэг. Тэгээд тэр тамхинуудын нөгөө гаргаж учруулж байгаа хор нөлөө нь бас хүний биед бас ялгаатай учраас тавьж байгаа татврын түвшнүүд бас хоорондоо ялгаатай байдаг баг. Тэгээд ингээ харж байхад бол бусад улсуудад бол татврын одоо тамхинд тавьж байгаа онцгой албан татвар нь зүгээр одоо юугаараа бол нөгөө нийт үнийхээ тамхиныхаа үнийг одоо боловсруулсан тэр үнээсээ бол нөгөө зардаг үн дээр болохоор 80% нэмдэг юм шиг байна. 80%. Айгу том одоо нэмдэг улсууд байна л да. Израиль, одоо Эстон, Финлянд энэ гэдэг улсууд бол 70, 84, 85, 86 энэ орчим хувийг нийтлүүлдэг юм аа. Манайх бол нэг 40 орчим байна уу? Тийм ш. Тийм 40 орчим өөрийнх нь үнээс одоо оруулж ирж байгаа үнээс нь 40 орчим хувийг тавьж байна гэсэн. Тэгэхээр бол нөгөө бусад улсуудтай харьцуулахад бол нэг 3800 төгрөг байна уу? 4300 орчим төгрөгөнд ингээд хэлбэлцээд байх шиг байна. Нэг тамхинд 3800 ч юм 2830-аас эхэлсэн байна. Гэтэл бусад улсуудад бол одоо яг бодит хэмжээгээр яаж тавьдаг вэ гэхээр баг 2 евро 1.8 доллар тийм ээ. Тэгээ хамгийн их нь болохоор 6 евро нэг тамхинд штэ. Нэг одоо нэг хайрцаг тамхинд 6 евро, бүр 7 евро тавьдаг газрууд бол байна. Жишээл Ирланд юм байлаа. Хойд Ирланд, Их Британи энэ гэдэг газруудад бол тийм өндөр одоо тийм татвар тавьдаг. Энэ юу гэж одоо яагаад ингэж татвар тавьж байгаа гэхээр хүний нөгөө тамхи татах гэдэг бол одоо би бол нөгөө биологч хүн биш, тэгээ түүхч хүн биш. Гэхдээ ангаахын судлахад бол энэ одоо хүмүүс бол энийг татаад бол олон мянган жил болсон байх гэж бодож байна. Ямар нэгэн аргаар нийгмийн гишүүдийг ингээд нэг өдөр тамхи татахгүй болгодог тийм ид шидийн тийм арга ерөөсөө байхгүй. Тэгэхээр бол яг үгээр ихэвчлэн одоо эдийн засгийн арга хэрэгэлдэг. Тэгэхээр татврыг ингээд нэмэхээр нэг онцгой албан татврын одоо 40 байгааг одоо нэг 50 болгодог тийм ээ 50 60 болгодог 70 болгодог ингээд 80 орчим хувь энэ төр болгож ээч бол яг үгээр манад бол нэг хүнд ноогдож байгаа дотоод нийтэд өсөхгүй байгаа тохиолдолд тамхины үнэ нь ингээд өсөд ирэхэд бол хүмүүс тэр тамхиг авахгүй байх тийм одоо тамхи худалдаж авах нь одоо буурах тийм одоо үзэгдэл ажиглагдана. Хэрэглээ буурах тийм ээ. Тамхины хэрэглээ нөлөөлөх гэсэн үг тийм. Нөгөө эрэлтийн талаас нь хэдийгээр айгүй олон тамхиг олон компаниуд оруулж ирээд байсан ч гэсэн тэр нь үнэтэй татвараас болоод онцгой албан татвараас болоод үнэтэй болж байгаа юм чинь тамхины эрэлт нь явандаа одоо буурдаг. Тэгээ энийг бол буурахгүй дээ энэ их нөлөөлөхгүй дээ энэ гэж үздэг тийм хүмүүс бол байдаг. Гэтэл эдийн засгийн судалгаа гэдэг. Эдийн засгийн онлын одоо манай гаргаж яадаг одоо микроэкономиксчдын судалгаа бол ялангуяа боловсролын интерес нь хамаарсан. Боловсролын түвшин нэмэгдэх тусам тухайн улсад байгаа тамхины хэрэглээ бол буурдаг. Тамхины хэрэглээ бол 2 тохиолдолд буурдаг юм шиг, 3 тохиолдолд буурдаг юм шиг байна. Сүүлийн судалгаагаар ямар судалгааны хөл нэгдүгээрт нөгөө үнэ нь өсөхөд угаасаа тэр тамхи гэсэн барааны үнэ өсөхөд л хэрэглээ нь бол буурдаг. Хоёрдугаарт бол яг үгээр тэр тухайн улс дахь иргэдийн боловсролын түвшин нэмэгдэхэд буурдаг байна. Яг л боловсролын түвшин нэмэгдэхээр хүмүүс бол мэддэг болдог. За би ингээд өдөрт ингээ 20 тамхи те 7 хоногт нөгөө 2 хайрцаг 3 хайрцаг тамхи татаад байх юм бол миний уушиг модно. Миний улаан хоолой ходоод тийм ээ. Маш олон өвчний одоо би одоо их усэр муудаж ирнэ. Тийм учраас бол тамхи аях хэрэгтэйгээд боловсрол нэг нөлөөлдөг. 3 дугаарт бол яг үгээр нөгөө юу байдаг. Тэр нөгөө юуны
бүр тэр эрүүл мэндийн боловсрал гэдэг одоо бүр тэр нөгөө нийтийн боловсрал гэдэг тэр юм нь бол айгүй сайн нэмэгдэж ярьдаг байна. Тэгээд тийм учраас бол одоо манай улсад бол нэгдүгээр татврын түвшнийг нь өсгөж тэр тамхины хэрэглээг бууруулах, хоёрдугаарт ер нь боловсролын түвшин бол нэмэгдэж байгаа. Тийм учраас тэрний нөлөө бол гарах байх гэж бодож байна. Гуравдугаар онцгойлон одоо хэлэх юм бол яг хүлээр иргэдийн дунд нөгөө эрүүл мэндийн боловсрал одоо нийтийн боловсролыг маш сайн одоо нэмэгдүүлж тамхи татахаар таны одоо ингээ уушгинд яг ийм нөлөө үзүүлэн одоо 4301 жил нас орж ийн гэж байна шүү дээ тийм. Тэгэхээр 4300 нас орохтаа ийм өвчнөөр ингэж нас орж байна. Тийм учраас тамхи татаж болохгүй ч гэдэг юм уу. Тэр одоо юмыг сайн явж ажиллана гэсэн үг. За энэ 4300-ны маань 2800 орчимд эхэлсэн нөгөө зүрх судасны өвчнөр гэж байгаа. Тархины харвал, зүрхний шигдээс гэх тийм ээ. Бусдын тэр хавдар, уушгины одоо өрөвсөлт өвчнүүд гэдэг. Ер нь тамхи бол тамхины хэрэглээ ядуурлын бас нэг гол шалтгаан болж байна гэж үзэж байгаа л да. Тэгээд нэг тамхи татдаг хүн өдрийн турш одоо 40 минутыг ойролцоогоор 1 цагийг юунд зардаг тамхи татхад за энийг юугаар жилээр аваад үзэх юм бол одоо 20 ажлын өдөр буюу бараг 1 сарыг зарж байгаа. Тэгээ энийг бас ингээд тооцоолоод үзэх юм бол хүн жилийнхаа орлогын нэг 10-аас 13%-ийг тамхинд зарцуулдаг. За энэ нь одоо монголоор бас манай төгрөгөөр бодоод үзэхлээр нэг сая орчим төгрөг. Тэгээ ингээд үзэхлээр одоо бас сая төгрөг бол зарим хүмүүсийн хувьд нэг сарын орлого, зарим хүмүүсийн хувьд одоо 2-3 сарын ч орлого байх жишээтэй тийм. Тэгээ энэ одоо янзаар яваад байвал бид нар ядуурлд одоо тулж ирэх нэ тийм ээ. Тэгэхээр энэ байдлаас одоо бид нар өшөө яаж гарах вэ? Ер нь саяын боловсрол, орлогын төвшин гэдэг 3 зүйлийг хэллээ. Энээс гадна одоо өрмөц бас арга хэмжээнүүд байна уу? Одоо ялангуяа тамхины хог хаягдлыг бол одоо тамхи үйлдвэрлэгчид өөрсдөө яддаг шүү дээ тийм ээ. Цэвэрлэдэггүй улсаас тийм ээ цэвэрлэдэг. За гал төмрийн аюул одоо боллоо хөдмөн хохирлыг улсаас барагдуулдаг. Тэгээд энийг одоо бид нар өшөө яаж багасгах вэ гэдэг тал дээр түрүүний одоо бас 3 юунаас босоод тийм ээ. Тэгэхээр бол яг гэхээр нөгөө эдийн засгийн аргаар л одоо энийг шийднэ л дээ. Ямар эдийн засгийн арга байх вэ? Нэлээд татврын арга байна. Хоёрдугаар татаасын арга байна. Өөрөөр хэлбэл тамхи татдаг хүмүүс нь татвар авдаг байхад тэр чинь тамхи худалдаж авах болгондоо татвараа төлж байгаа шүү дээ. Нөгөө илүү төлцөн илүү мөнгөөр тэгээд царийнхаа одоо орлогоноос өөртөө хэрэглэх байсан мөнгө нь тамхинд явж байна гэдэг. Татаас нь бол яг гэхээр ихэвчлэн бол яг гэхээр тамхи татдаггүй хүмүүсийг нөгөө дэмждэг. Тамхи татдаггүй нийгмийн гишүүдийг, тамхинаас гарч байгаа гишүүдийг энэ төр тийм одоо урамшууллын ч юм уу жишээлбэл одоо аж ахуйн нэгжүүд компаниуд бол тамхи татдаггүй хүмүүстэй нөгөө амралтынханд нөгөө мөнгөний төлөөд эрүүл мэнд нөгөө цаанаас нь төлдөг төлбөртэй нөгөө амралтын хоногийн 3 хоногоор 5 хоногоор нэмж өгч жишээтэй одоо өөр улсуудад бол тэр нь бол яг үгээр нөгөө тэр хүн бол тамхи татхад өдөрт 1 цаг зарцуулна гэдэг чинь ажил дээрээ ингээд 8 цаг ажиллахад бол тодорхой одоо 1 цагийн орчмын ажилласаа одоо ажиллаа хийхгүй тамхи татсан байна гэсэн. Гэтэл тамхи татдаггүй хүн бол тэр 1 цагт ажиллаа хийж л байна гэсэн. Тэгэхээр ажлын хөдөлмөрийн бүтээмж бол баш нэмэгдэж байгаа. Тэр компанид оруулж байгаа ажлын хөдөлмөрийн бүтээмж, ахуй орлого, хөдөлмөрийн орлого нэмэгдэж байгаа учраас компаниуд одоо зөвхөн хувийн сектор болон төрийн байгууллага ч гэсэн тийм ээ ажиллаж байгаа. Тэр газрууд бол яг л тамхи татдаггүй хүмүүст бол ингээд нөгөө юуг нэмэгдүүлдэг. Амралтын хоногийн нэмэгдүүлдэг. Мөн одоо өвчтөй үед нь одоо төлөх одоо эрүүл мэндийн даатгалтай хоногийнх нь эмнэлэг твтгэхэд цалингаас нь тий олгодог тэр хоногийн тоог нь 1 2 3 4 хоногоор нэмэгдүүлчих гэдэг юм уу. Тийм татаа хэлбэрээр ингэж явуулж хүмүүсийн одоо нөгөө үйл хөдлөл тий зан үйлийн зүйлд нь ингээ сайн нөлөөлж байж л нөгөө энэ тамхи, арих одоо энэ нийгэмд айгүй хэцүү одоо буруу хооллолт энэ төр гэдэг юм уу тийм ээ. Энэ болгоны тэр нөгөө хувь хүмүүсийн иргэдийн зан үйл бие хөдлөлийн одоо тэрэнд нь нөлөөлж ижил тэрийг багасгах юм байна л да. Тэгэхээр бол нөгөө хамгийн том юм бол 3 дугаарт нь зан үйлийн тэр нөлөөлөл байгаа. Тэгэхээр зан үйлийн нөлөөлж юу нөлөөлөх вэ? Мэдээж эдийн засгийн аргаар татвар татаас нөлөөлнө. Тэгээд түрүүний миний хэлээд байдаг тэр нөгөө нийтийн боловсрал, насан туршийн боловсрал, эрүүл мэндийн боловсрал гэдэг юмд нөлөөлнө. Жишээлбэл насан туршийн боловсрал бол санхүүгийн иргэний санхүүгийн боловсрал байгаа. Та жишээлбэл нэг ингээд 20 тий тамхи татдаг бол 1 жилд ийм төгрөгөө тамхинд зарцуулж байгаа. Тэгээ энийг та нөгөө хадгаламж хийсэн бол
хадгаламж хийгээд тийм хувьцаа авсан бол 5 жилийн дараа та тэрийг ингээд эргээд харахад бол тэрэнд хэдэн төгрөг болсон байна гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар ойлгуулж ижлэн хүмүүсийн үйл хөдлөл тамхи татахгүй байхын тамхины хэрэглээг нь бууруулна гэхээс биш одоо бол ингээд маш олон юм нөгөө юуны аргаар захиргааталтай аргаар эсвэл тамхины нийлүүлэлтийн шууд хаадаг тий байхгүй болгодог ч юм уу. Тэгэж бас болдгүй юм шиг байгаа юм л да. За энэ дээр бас манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нийгмийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад нэг тооцоолол хийжсэн. Тэгээ хэрвээ одоо залуучуудын хувьд тийм ээ 1 сартаа тамхи татахгүй тэр мөнгөө хадгалах юм бол фитнест үнгүй явж жишээ тий. За 6 сар одоо тамхи татахгүй тэр мөнгөөр гар утас авчих жишээ тий. Бүр үнэтэй биш тийм ээ. Наад одоо захын хэрэглээний. За жил хадгалсан мөнгөөр ноутбук авчих боломжтой. За 5 жил одоо хэрвээ та тамхи татахгүй тэр мөнгөөр одоо гэр бүлийн гишүүдтэйгээ дор хаяж 3 хүн гадны нэг улсад одоо аялах боломжтой. За 10 жилийнхаа одоо тамхин зарах мөнгөөр хэрвээ тамхи татаагүй тэр мөнгөөрөө одоо хэрэглээний жижиг машин авчих боломжтой. За 20-30 жил одоо тамхи татахгүй байвал та орон сууцтай болчих боломжтой гэсэн юм тооцоол гаргаж ирсэн л да. Тэгэхээр энэ бол одоо хувь хүний хувьд бол үнэхээр тооцоотой тий зөвхөн эрүүл мэндүүдийг эдийн засгт ийм хохиролтой байна гэдгийг ухамсарлах нь бас их чухал гэж үзэж байгаа. Ялангуяа таны сая наад ярьсан чи юун дээр гарч ирэх вэ? Тэр нөгөө залуучуудын залуу үеийн одоо тэр нөгөө яг ингээд санхүүгийн амьдрал одоо гол одоо амьдралынхаа нөгөө гараан дээр байгаа тэр хүмүүст аюул чухал одоо тэр мэдээлэл тэрийг эрүүл мэндийн боловсролын одоо чиглэлээр аюул сайн өгч явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та ингээд 20 наснаас 15 8 5 6 наснаас ингээд тамхи татаад эхлүүл тэгээ тэр нь 20 жил ингээд татчихвал эн чинь ийм их алдагдал төрөх нь байж та гэдгийг ингээд гоё ингээд зургаар видеогоор тийм ээ жижигхэн шторкоор ийм маш одоо сонирхолтой хүмүүсийг ингээд ойлгуулах нэг минутанд тий 30 секундэд энэ төр хүртэл ингээд бүр аягүй сайхан мэдээлэл өгөхөөр тийм энэ төр хийж өгвөл залуучуудад аягүй чухал байна гэсэн. Тийм. Ер нь манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол ер нь хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх энэ ажлыг одоо компанид ажил маягаар жил болгон ээлжилж явуулдаг. Тэгээ яг эрүүл мэндийн боловсрол хүн амынхаа яг нэг үе бодвол бас дээшлээ мэдээллийг авдаг боллоо. Авсан мэдээлэл зөв үү буруу юу гэж бас үнэлдэг, цэгнэдэг болсон. За тэгээ өөрөө өөрсдөө бас авч хэрэгжүүлж байгаа байдал нь бол ахиж байгаа гэж үзэж байгаа. Ялангуяа одоо бид нар нэг судалгааны дүнгээс хэлэхэд одоо өсвөр үеийнхний тамхины хэрэглээтэй 10 хүүхд тутмын 8-нд би одоо энэс гарна тийм ээ тамхиг хаяна гэсэн зорилготой 10 нь бол 10 хүүхдийн 9 нь сүүлийн 1 жилийн хугацаанд тамхинаас гарах оролдлого хийж үтсэн гэсэн ийм судалгаа байдаг л да. За тэгээд ер нь бол одоо бид нар ингээд бас байгаль орчин ингээд хотын гудамжаар явж хахад бид нар тамхины иш гэдэг зүйлийг бол одоо байнга харагдчихийдэг тий. Тэгээд хэн одоо тэрэнд хамгийн ойрхон байдаг гэхээр хүүхдүүд жижигхэн тийм ээ газарт ойрхон. За тэгээд энэ бол дам тамхилтын нэг хэлбэр утаа, тортог, үнэр тийм ээ аль аль нь байж идэг. Тэгээ энэ тал дээр бид нар одоо яг мэрэгжлийн байгууллагуудыг уриалдаг, хувь хүнд нь ханддаг. Гэхдээ төдийлөн одоо бас үр дүн гардггүй нэг юм юу байна л да. Тэгээ энэ тал дээр та одоо багш хүний хувьд юу гэж зөвлөмөр байна? Ялангуяа одоо залуучуудад юм уу? Эсвэл одоо яаж одоо бид нар энэ тамхины ишгүй юм байдгийг яг бай. Тийм тэгээд нөгөө бусад улсуудыг ингээ хараад байхад бол энэ нөгөө байгаль орчны аягүй том асуудал болдог. Тэгээд хотын захиргааны хувьд маш илүү нэмэлт зардал болдог. Тэгээд татвар төлөгчийн мөнгөөр л одоо тэр чинь цэвэрлж байгаа шүү дээ. Татвар төлөгчийн мөнгөөр ойд гарсан төмрийг унтрааж байгаа тий. Мангаар тамхины ишнээс болж үүссэн. Тэгэхээр бол яг уу гэхээр аль болохоор тэр нөгөө тэр буруу үйл хөдлөл хийсэн хүмүүс тэр буруу үйл хөдлөлийнхаа зардлыг өөрөө төлдөг үед энэ зогсдөг юм байна. Яг л 3 дахь хүн төлөд байгаа байхгүй. 3 дахь хүн гэдэг нь төр тийм ээ засгийн газар, байгаль орчны яам төлөд байгаа байхгүй. Гал командын газар, хотын захиргаа тэрийг төлж цэвэрлээд байна гэсэн. Тэр хувь хүн бол төлөхгүй байна гэсэн. Тэгэхээр бол яг гэхээр ямар арга хэмжээ авч болох вэ гэхээр тэр хувь хүн өөрөө төлдөг тэр нөгөө төлбөрийг өөрт нь ноогдож өгөх. Тэгэхээр бол яг гэхээр нөгөө тамхи татдаг хүмүүст одоо нөгөө тамхиных нь одоо тэр нөгөө татж байгаанаас болж ингээ онцгой албан татвар ингээ нэмэгдүүлэх ёстой маа. Одоо 40 байгаа гэдэг чинь бид нар 70 болгомоор байна. 80 болгомоор байна. Тийм учраас таны ингээд нөгөө байгаль орчинд учруулж байгаа хотын одоо бохирдолд учруулж байгаа тэгээ дам тамхиталт буюу бусад эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндэд учирч байгаа зардлыг таны тэр мөнгнөөс өөрөөс чинь ингэж гаргуулж авч байгаа маяг тийм
ойлгуулж тэр татврыг нэмэх хэрэгтэй байна. А хоёрдугаарт бол яг хөглөр бас л зан үйл дээр болно гэсэн үг. Бусад улсуудыг харахад бол яг хөглөр нөгөө машиндаа явхад юм машиндаа их татж байгаа шүү дээ. Машиндаа явхад ч юм уу ингээд гудамжаар яваад татж байгаа энэ төр дээр бол яг хөглөр нөгөө тамхины ишиг хайдаг нэг тийм жижигхэн ийм одоо ийм юуны жижигхэн сав ч юм уу те нэг удаагийн маш хөнгөө ингээд савнуудыг бол ингээд тийм ихний удаа бол жоохон үнгүү тарааж явах хэрэгтэй юм шиг байна. Ер нь ингээд тагтай. Тэгээд ингээд нөгөө тамхи ингээд зарж яхад нь нөгөө тамхи ингээд авахт нь тэр нөгөө тамхины худалдагч бол энийг ингээд та авах уу энэ төр гэдэг тэр нь ил байдаг те нүдэнд те касны хажууд. Тэгээд тэр нэг үнгүү ч юм уу маш бага юутай байхад тэрийг ингээд авч яхад бол тэрэндээ ингээд нэг тамхи хайдаг. Тэгээд тиймэрхүү нөгөө хотын соёл, хувь хүний соёл гэсэн тийм юм суулгадаг. Тэгээд бас нөгөө нэг буруу үйл хөдлөлийг хийхэд ямар үед эдийн засгаар нь өөрийнх нь үйл хөдлөлөөс гадна 3 дахь юм нь болохоор яг л peer effect гэж байдаг. Peer effect гэдэг нь орчин тойрныхан хамаатан садан, найз нөхөд, ангийн хамт олон, ажлын хамт олнуудын тэр нөгөө шахалт дарамт одоо тэр нөгөө чи ингэж болохгүй шүү дээ. Чи ингэж тамхины ишээ хайж болохгүй шүү дээ. Ийм юм байдаг шүү дээ. Чи тэрийг аваад яачаач энэ төргээ те. Одоо залуучуудын айгүй их нөгөө ордог газрын одоо үүдэнд нь ялангуяа нойлын өрөөний одоо хажууд энэ тэр нь яг жоохон ингээд нэг үнгүү бод нэг байдлаар ингээд байжж тэрний зардал нь галт төмөр байгаль орчин тэр нэг эрүүл мэндийн том зардлаас бага байвал одоо тэрийг ингээд өгж идэг тэгжээж тэр зан үйлээр тийшээ ингээд хайжээж тэгээ тэр чинь нэг иймэрхүү нэг жижигхэн сав бай гэж бодъё л дээ хармаа энтерт нь орчхоор тэр нэг тийм энгийн жижигхэн тэгээ тэрийг ингэж юу явж байгаад тэгээ тэрийг таглаад ойролцоо хогийн савнал өөрөө хийдэг. Тэр чинь ингээд дүүрээд ирнэ шүү дээ тийм нэг жоохон үнэр гараад хармаанд нэг жоохон эвгүй болоод ирэнгүүт нь шууд гадаа хаяхгүй шүү дээ тэр том юм чинь. А жижигхэн ийм нөгөө юм юу гэж хайчаад идэм байх л та тийм. Тэг хогийн савнд хийдэг ч гэдэг юм уу. Тийм зан үйлийн юмнууд л айгуу тийм чухал байт юм шиг байна. За сүүлийн үед одоо манай ялангуяа ковидын цар тахлын энэ цаг үед бас цахилгаан тамхины хэрэглээ бас ихслээ. Тэгээд сүүлийн мэдээгээр бол бараг 11 сая биш 11 тэрбум төгрөгийн одоо электрон тамхи цахилгаан тамхи орж ирсэн гэсэн мэдээлэл явж байсан л да. Тэгээ энийг бид нар одоо яаж энэ юг хуульчлах уу эсвэл бүр одоо онцгой албан дотор ногдуулах уу энийг одоо жишээлбэл 1 тэрбум хүн амтай энэтхэг улсад бүр хуулиар хоригдсон 19 онд дэлхийн 11 улс оронд бүр хуулиар 20% 180 гаруй улс оронд хэсэгчлэн хорьсон байна л да. Монгол улсын тухайд өнөөдөр бол ямар ч одоо хуулийн зохицуултгүй явж байна. Тэгээ энэ талаар та юу гэж үзэж байна? Энэ нөгөө яг нөгөө арх тамхи нөгөө тамхины талаар нөгөө мундаг хууль гарсан шүү дээ. Алдартай хууль гараад тэрний ачаар бид нар бол монголчууд бол бидний үйл хөдлөл маш их өөрчлөгдсөн шүү дээ. Жишээл ажлын байранд нөгөө хоол, ресторан, үзүрийн газар тэр бид нар дотроо ерөөс тамхитайгаа болсон шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан тэр яг тэр хуулийг хийж байхад нь болохоор электрон юм цахилгаан тамхи одоо тийм энэ электрон тамхины одоо тийм нөгөө хэрэглийн талаар оруулаг байгаа. Тэр нөгөө шинэ юм байсан учраас тэгээ бол яг гэхээр хуульд бол нэмэлт өөрчлөлт оруулаад энэ төрлийн тамхитлтыг зохицуулах тийм шинэ заалт оруулах хэрэгтэй л дээ. Ялангуяа одоо энэ электрон тамхиг бол татж байгаа хүмүүсийн судалгааг авч явуул хвчлэн залуу хүмүүс байгаа. Залуу хүмүүс тэр аягүй гоё харагдаж байна л да бас тийм. Ингээл нэг тийм шинэ юм тийм ингээл тэгэл тамхи татаад тэгээд нэгдүгээрт шинэ гоё юм шиг харагдчихэж болно. Хоёрдугаар татваргүй байгаа учраас арай хямдтай байна гэсэн үг. Тэгэхээр тэр тамхиныг болохоор яг үгээр татварыг ногдуулах хэрэгтэй. Татвар нэмж тавих хэрэгтэй нэг албан татвар. Гэхдээ ямар төвшөндөө гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэр татварыг тэр тамхиг ингээд цахилгаан тамхинд одоо электрон тамхинд илүү их татвар ногдуулаад нөгөө тамхинд нөгөө арай бага нөгөө 40-ороо хэвээрээ байгаад байвал хүмүүс бол яг үлээр илүү хортой тэр нөгөө хуучин зэрэг тамхиг илүү татаад идэг болж магадгүй. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд аль нь хор багтаа гэдэг дээр нь арай бага татвар тавьдаг. Эрүүл мэндийн яг хүний уушиг тэр хоолой, ходоод энэ төргээд тэрэн дээр нь нөлөөлдөг дээр нь арай өндөр татвар тавьдаг ч юм уу. Тэгэж нэг ялгаатай байхгүй бол бас хэцүү байдаг гэж магадгүй л те. Хоёрдугаар зохицуулт нь болохоор яг үгээр нөгөө хэрвээ тэр тамхиг электрон тамхиг залуучууд их татчихвэл нөгөө насны хязгаарлалт тогтоож болох юм. Одоо тэр тамхиг худалдаж авж байгаа газарт нь болохоор яг үгээр
18, 16, 17 энэ гэсэн 15 настай хүүхдүүд тамхи зарахгүй байх. Тэрийг хатуу тогтоож өгдөг. Хэрвээ тэрийг зарж ивэл тэр нөгөө дэлгүүрүүдийнх нь нөгөө арх тамхи борлуулах нөгөө тусгай зөвшөөрлийн хүчингү болгодог ч гэх юм уу тийм ээ. Тийм байдлаар ингээд зохицуулахгүй бол энэ бол ингээд бүр ингээд нэг юм шууд шинээр орж ирээд 11 тэрбум гэдэг чинь аюу их шүү дээ тийм ээ. Тэгээ 3.4 сая хүнтэй тийм. Тэр чинь өдөрт одоо жилд одоо нэг хүн хичнээн татах болж байна гэдэг чинь бүр усалтай төвшөнд хүрч магадгүй байхгүй. Ер нь одоо янжуур тамхи, цахилгаан тамхи аль нь нөгөө никотин агуулдаг. За хүнд металл, цацраг идэвхт бодисгээд бүхэл одоо нөгөө агуулмжийн хувьд яг цөөн юу боловч яг л одоо нөгөө үйлчлэх нөлөө нь бол ижил гэж үздэг л дээ. Тэгээд тэрнээс гадна одоо ингээд бусад улс орнуудад жишээлбэл Дани улс гэтэл 2010 оноос хойш төрсэн хүүхдүүдийг ерөөсөө тамхи гэж яахгүй тийм тэд нар худалдахгүй тамхины талаар одоо тэр нөгөө тамхигүй шинэ хойч үе бэлдэж эхэлж байна л да. Тэрнтэй адилхан одоо бид нарт маш хурдан хугацаанд ийм өөрчлөлтийг хийж тийм ээ. Ер нь бол энэ тамхины хэрэглээг ер нь хэрэглээ гэж ярихаасаа илүү энэ тамхи үйлдвэрлэгчдийн тоглоом гэж үзэж байгаа юм дэлхийд даяар. Тэгээ энэ тоглоомыг бол төгсөх цаг нь ирсээ 2030 он гэхэд бол одоо тамхигүй дэлхий болё гэсэн юм уриалгыг олон улс орнууд дэвшүүлээд энд бас нэгдээд явж байгаа гэсэн ийм одоо ураагаар бас төгсгий. За таны хувьд бас залуучуудтай хандаад ер нь тий насан туршидтэй ч гэсэн хандаад бас яг юу гэж уриалмаар байна эдийн засгийн хувьд. Тий ер нь бол эдийн засгийн онолд бол хүмүүн капитал гэж нэг том ойлголт байдаг. Хүмүүн капитал гэдэг бол нэгдүгээр эрүүл мэнд, хоёрдугаар боловсрал байдаг. Тэгэхээр та бүхэн бол ингээд амьдралд ингээд те сургуульд ороод 12 дугаар ангид төгсөөд 9 дугаар ангид төгсөөд техник мэргэжлийн сургуульд ороод ихтэй амьдралаа эхлэх гэдэг ингээд явж идэг ингээд хүмүүст болохоор яг тэгэхээр тэрний яг энэ аяныг энэ шинэ одоо алхмуудаа тамхи гэсэн юм уу арх гэсэн одоо энэ хэрэглээтэй хамтарч явуулвал таны нөгөө эрүүл мэнд гэсэн хүмүүн капиталын чинь чанар хэмжээ буурч ирнэ гэсэн үг. Эрүүл мэндээрээ хохирно нөгөө юугаараа эдийн засгаараа хохирно. Дөрөвдүгээрт нь болохоор нөгөө талаас нь боловсрал байна. Боловсрал гэдэг чинь нөгөө боловсрал олж аавна, мэдлэг олж аавна гэдэг чинь асар их нөгөө тархины одоо төвлөрлөлийг одоо яг шаарддаг тийм үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр нөгөө тамхи татдаг. Тэгээ тамхиа ингээд нөгөө жоохон татахгүй болохоор нөгөө өөр юмд нөгөө санаа нь төвлөрөхгүй тийм одоо нөгөө дуршилтай, тийм зуршилтай болчвол нөгөө боловсрал олно гэдэг тэр хэсэг чинь бас удаашарч ирдэг. Тэр хүмүүн капиталын энэ амьдралд өөрөө ч авч явах хамгийн гол хоёр юм. Эрүүл мэнд боловсрал гэдэг юм аа ингээд авч явж чадахгүй асар их хортой юм нөлөө хэрэглээгээл нэмэгдүүлээд байвал 30 жил 30 настайдаа 40 настайдаа 50 настайдаа гэхэлэр нөгөө тамхи татдаггүй арх уудгүй хүмүүсийнх нь орлого нь ингээл графикаар үзүүлэл ингээл дээшээ яваад тийм орлого нөгөө ажлын байрны нөгөө байдал нэмэлт цалин за тэгэл гадаадд аялж байгаа байдал гэр бүлтэй болж байгаа байдал татврын нөгөө төлж байгаа нөгөө эрүүл мэндийн одоо төлбөр за тэгэл бүх юмараа ингээд дээш ингээд яваад байдаг хадгаламж энэ төргээд яг та болохоор яг адилхан нэг гараанс эхэлсэн мөртлөө ингээд доогуур ингээд доошлоод ингээд явдаг. Тэгэхээр жил ирэх тусмаа энэ нөгөө ялгаа ингээд нэмэгдээд хүн болгон 60 нас ингээд хүрье гэж бодъё. 60 нас хүрдэггүй хүмүүс их байгаа тийм ээ манад. Тэгэхээр ингээд 60 нас 55 настай тэтгэврийн насн дээр ингээд очиход тэтгэврт ингээд гарч байгаа тамхи татдаггүй хүмүүсийн тэтгэврийн төвшин бол хамаагүй өөр тогтогдож байгаа. Тэр бол бүр том судалгаанууд явж байна. Тамхи татдаг арх хэрэгэлдэг хүмүүсийн авч байгаа тамхины нөгөө юуных нь хэрэглээ бол тэтгэврийн хэмжээ айгүй бага тогтно. Юугаар тэгж тайлбарлагдав гэхээр хөдөлмөрийн бүтээмж угаасаа л хөдөлмөрийн бүтээмж бага байна. Тамхи татдаг арх уудаг тэгээд эрүүл мэнд муутай боловсрол багтай хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж нь бага, орлого нь бага тэгэл тэр нь бага тогтно. Нөгөө эсрэгээр тамхи татдаггүй арх уудаггүй боловсрал эрүүл мэнд гэсэн хоёр хүмүүн капиталынхаа хоёр гол эмийг барьж авсан хүмүүсийн бол өндөр тогтно гэсэн. Тэгэл 60 наснасаа тэтгэвэр тогтоо явна. Тэгээ манай нөгөө дундаж наслчин нэг 70-аас хойш нэмэгдээд байгаа шүү дээ. 72, 73, 74 гээд дундчаар. Тэгэхээр ирээдүйд та нарын хувьд болохоор дундаж наслт бол бүр нэмэгдсэн байна. 80 хүрдэг ч юм уу тийм ээ. Тэгэхэд бол яг л 60-аас 80 20 жилийнхаа орлогыг яг адилхан нэг сургуульд хамт төгссөн тий бусгүй хамаатныч гэдэг юм уу тийм нэг үеийн хүмүүсийн хувьд орлого нь шал өөр, амьдралын чанар шал өөр, үзэж харах, аялах тэр боломж шал өөр тийм ээ. Дуртай аймаа худалдаж авах тэр боломжууд чинь асар их хязгаармагдвал тийм байдалд очих гэдэг. Тийм учраас бол манай үеийн судлаачид тэгээд энэ улсын одоо энэ
их сургуулиуд болон нөгөө судалгааны байгууллагууд бүгдээрээ л энэ одоо нийгэмд энийг яаж засах уу, яаж залруулах уу, ямар зөв арга хэрэглэх үү, ямар зөв бодлого хэрэгжүүлж хийх үү энэ төр гэдэг дээр асар их цагаа зардаг, химждэг, судалдаг. Тэгээд өөрсдөө ингэж ярьдаг тийм ээ. Ярьж хэлж ойлгуулах гэж ингэж байдгагийн хувьд энэ эрүүл мэндийн одоо энэ гол судалгаа, нийгмийн эрүүл мэндийн төвийн одоо судалгаанууд мөн эрүүл мэндийн нийтийн боловсролд нэлээд анхаарал тавьж ер нь бол өгсөн зөвлөмжийн дагуу байвал биднэрт л хэрэгтэй, та нарт бол хэрэгтэй. Та нарт хэрэгтэй гэдэг чинь та нарын ээж аав, гэр бүлд хэрэгтэй, үерхдэг найз охин, эхнэр нөхрүүд чинь хэрэгтэй. Тэгээд ирээдүйд түр хүүхдүүдэд хэрэгтэй. Тэгээд ерөөс нь нийгэмдээ хэрэгтэй. Ой мод нь шатдаггүй тийм ээ. Тэгээ хот нь цэвэрхэн байдаг. Янз бүрийн аимшигтай өвчнөд нөгөө татварын нэг жоохон мөнгө нь явдггүй өөр гоё юмд тийм ээ. Гоё одоо юм гоё нөгөө мөсөн гулгуур спортын төв ордон энэ төргээ тим юмд ингээ хүүхдийн парк энэ төр гэдэг юмд нь тэр мөнгө зарцуулагдчихэдэг. Амьдралын чанар айгуу дээшилсэн, байгаль орчин ногоон, цэвэр, аюулгүй, гэмт хэрэг багтаа тийм л нийгэмд амьдрах тэр боломжийг айгуу жижиг юмнаас эхэлдэг гэсэн. Тэр болгонд та бүхэн анхаарал хандуулж яваарай гэж хэлье. За баярлалаа. Үнэтэй зөвлөгөө өгсөн танд бас баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн